Ажиллаад байгаа шалтгаан лац томбоо авах шалтгаан бол олон байна л да. Тухайн үед бол тэр компаниудаас ингээд бас тайлбар мэдээлэл авч байхад бол бид нар бол нөхөн сэргийлт хийж байгаа гэсэн нэрийн доор л олборлолтын үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тэрнээс бол яг олборлолтын үйл ажиллагаа явуулна нөхөн сэргийлт хийж ийн гэж нэг пайцтай. Тэгээд дотор нь болохоор шигүүр тавьсан олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэдэг. Ер нь бол яг нөгөө урт нэртэй хуулийг зөрчөөд ажиллаж байгаа гэж ойлгож болох байна компани. Тий. Урт нэртэй хууль нөгөө 4-1 дээр байгаа шүү дээ. Усан сан бүхий бол ойл сангийн газар ашигт болтол хайх ашгийг хориглох тухай хууль байгаа. Бас нөгөө байгаль орчныг хамгаалах тухай хууль дээр байгаа шүү дээ. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлэг бол тусгай шүлгийг цуцалнаа гэж заасан байгаа. Тэрний дагуу л одоо олон жил олборлолтын үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргэнт гэдэг юм бол огт хийгдэг хаягдсан талбайнуудыг л ийм туслах арга хэмжээг л авсан байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ нөхцөл байдал, хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлуудыг хэлэлцээд бас улсын мэргэжлийн хяналт, улсын их хурлын гишүүд, улсын их хурлын өргөдлийн байнгын оронд бол бичгүүд явуулсан. Бас хян шалгалтууд бол явагдах нь явагдаж байгаа. Тэгээд яг ингээд таслан зогсоочдөг, тоног төхөөрөмжийг аваад ингээд ураачдаг ийм асуудал бол яг шийдэгдэж чадахгүй л хурж байна. За ашигт малтмуулын газраас бол ийм хариу өгдөг. Мэдээллийн сангаас бол байгаль орчны яамны дүгнэлт, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэж мэдээллийн сангаас хаснаа гэдэг юм. Ингээ мэдээллийн сангаас хасагдахгүй байгаа байхгүй энэ даван лэцэд. За нөгөө аж ахуй нэгжүүдэнд бид мэдээллийн сангаас хасагдаагүй байгаа учраас манай тусгай зөвшөөрөл хүчинтэй байна гэж үзээд байдаг. Ийм асуудал үүсээд байдаг. За гэхдээ энэ аж ахуй нэгжүүд бол одоо англи хэлээр захирамж гарснаас хойш бол одоо уурхайд байдаг бичиг баримтууд тийм ээ. Хайгуулын ажлын төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөөгөө бичиг баримтуудад бол үндсэндээ хянуулдгүй, дүгнүүлдгүй, за нөөцийн төлбөр төлдөггүй ийм л асуудал